За манай M-Agro компани 2021 оны 12 сард байгуулагдсан тийм компани байгаа. За байгуулагдсанаас хойш яг 2 дахь жилийнхаа намрыг газар тариалангийн хувьд намрынхаа ургац хураах энэ ажилд яг эхлэх тийм шатанд орсон явж байна. Би яг мэрэгчлэрээ яг энэ жилдээ бараг 33 дахь жилдээ мэрэгчлэрээ ажиллаж байгаа ийм хүн байгаа. Одоо энэ олон жилийн туршлагаасаа харахад Монголын газар тариалан өнөө жилдээ бараг 60 гаруй жил үйл ажиллагаагаа үүссэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа Монголын газар тариалан явуулж байна. Тэгэхээр за сүүлчийн 20 жилээс бид нар илүү өөрсдөө байгаль цагуурын нөхцөл адилхан, хөрсний нөхцөл адилхан Канадын технологиг манай газар тариаланд компаниуд нэвтрүүлэн ажиллаж байгаа. За энэ технологиудаас сүүлийн үед манайтай төстэй зарвар амсгалтай Канадын технологи илүү манай байгаль цаг хөрсний нөхцөл тохирсон технологи байгаа. Hello, my name is Larry Nath. I'm from Canada. I'm working for Metagro. The biggest difference between Mongolia and Canada when it comes to agriculture is the weather. That's the biggest difference. Everything else is similar. You guys actually have nice flatter land than we do, but the weather is the biggest difference. The biggest challenge is less rain. Of course, the equipment makes a big difference on the agriculture technique we are trying to apply. We choose the ones we have now, like this Patriot right here. It's one of the top of the line sprayers in the world. It offers everything that any farmer needs, and the combines, everything is very good. Case IH offers good equipment. They're world renowned for top notch. We're starting to use AFS and introducing it on our project here because it brings everything together on a plane where you can compare and keep track of everything. It's all in the data. So you can if you make mistakes, you can always fix them. You can always go back to the data. It's all there. That's a really big factor with AFS. Everything's there. За яг бидний хувьд бол мэдээж ганц тэг элдэн шүйлэг буюу элдэн шүгөө технологи гэж яриа зогсохгүй дөрөв хэлжсэн маш олон төрлийн зөв арга зам технологиг бид нар нэвтрүүлж байж амжилтанд хүрэх ёстой. Тэгэхгүйгээр бид нар жилээс жилд тухайн хөрсөндөө тармил тариад ургац аваад байна гэдэг бол хөрсний хөгжил маш их бууруулдаг. Ийм учраас яалчгүй орчин үед дэлхийд дахин хэрэгжиж байгаа газар тариалангийн шин дэвшилтэд технологиудыг хавсарч нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа. Инхийн тулд сүүлийн үед бид нар дэлхийд дахинд хэрэгжээд байгаа ухаалаг газар тариалангийн технологиг энэ тэг элдэн шүүлэгтээ хослуулан хэрэглэх заашгүй шаардлага тулгарч байгаа. Ер нь нэг ухаалаг газар тариалан буюу тооцоолол наривчлалтай газар тариалан яг дэлхийн дахины өндөр хөгжлийн орнуудад яг нэвтэрч эхлээд удаагүй байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн яг тэдэртэй адилхан нэг шатанд нэг зэрэгцээд ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр өөрсдийн гэсэн стандартыг бий болгох, өөрсдийн гэсэн арга зүйг боловсруулах, тэр олон газар тариалангийн энэ олон төрлийн өгөгдлүүдийг нэгтгэсэн дата базыг үүсгэх, софтверийг үүсгэх, мэдээлэл цуглуулах, энэ дээрээ анализ хийгээд газар тариалангийн парктаг нэвтрүүлэх энэ чиглэл зэрэгцээд ажиллаж байна гэж ойлгож байна. За яг энэ үйл ажиллагаа явж хад бид нар мэдээж энэ зөв технологиг суйрлуулахад Монголд тэргүүлэх компани Ensato Tractron компанитай бас тодорхой хэмжээнд хамтарч ажиллаж байгаа зөв техникийг Монгол улсад нэвтрүүлэх, компанийнхаа өөрийнхөө үйлдвэрлэлд нэвтрүүлэх, за зөв технологиг суурьшуулах энэ хүнтэй бол бид нар Монгол улсынхаа тэргүүлэгч энэ компанитай хамтарч ажиллаж байгаадаа бас их баяртай байдаг. KSIH ер нь дэлхийн тэргүүлэх брэндүүд нэг л дээ. Тэгээд манайх AFC-гээ систем Азта бараг анх удаага тийм систем туршилтаар энэ жилээ ажиллаж эхэлж байна. Тэгэхээр манай техникүүд ер нь давуу тал өгөхтэй. Тэгээд адгийн нагцхан доошоор орохгүй, дуу чимээ багтаа, предатортой
5 дахьтай сүүлийн үеийн тоногдсон өрүүл баригчтай GPS-тэй. Яг дилер компаниас бол Insata компани техникүүд дээрээ ирж үйлчлэгээ сервис их сайн хийдэг. Тэгээд цаг тухайн үед нь компьютер онцлогоо бүх юмаа хийгээд ингээд жинтан болоод байдаг. Техник өндөр бүтээмжтэй байх гэдэг нь одоо энэ цагаагаар нөхцлөөс хамаарна л да. Тэгээ одоо тариа хураалт явуулчлаа гэж бодоход одоо өнөө маргаашгүй бороо цас орох гээд байна гэдэг чинь өндөр бүтээнтэй техникээр ажиллахгүй бол одоо хамаг тариагаа жилийнхаа хөдөлмөрийг одоо цасанд даруулах тийм аюултай. Тэгэхээр зөвөр би одоо мэдээж энэ газар тариаланч хүн, агрономч хүний мөрөөдөл юу вэ гэхээр мэдээж бид нар одоо байгаль дээлтэй тэгээд одоо аль болохоор технологи шингэсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд байдаг. Тийм учраас бид нар яг гадаад байгаа тэр хүнсний стандартыг Монголынхаа стандартад нэвтрүүлээд хүн амынхаа хүнсний хэрэгцээг эрүүл хүнсээр хангах энэ том үйлс одоо мөр зэрэгцээ ажиллаж байгаадаа би баяртай байна гэж хэлэх байна.